сайн байцгаана уу? Солонгос улсын Сөүл хотоос мэдчилж байна. Намайг Ширэн дээгүүр үлцэхүү гэдэг Солонгос дахь Монгол сургуулийн багш хүн байна. Хамгийн ихэнд миний нүдэнд туссан зүйл юу вэ гэхээр зэрэг хүүхдүүдийн сайн дур үйлдэлийн цаг их таалагдж байгаа. Доод ангийн сурагчтай хэрхэн уншиж сурах вэ? Жишээл гадаад цаас орсон буй шүүрдээд өгдөг, навч унтсан буй шүүрдэг. Энэ бүхнийг бусдын төлөө, сургуулийнхаа сурагчдын төлөө, багш ажилчдынхаа төлөө, бусад хүмүүсийн төлөө өөрийн сайхан сэтгэлээр сайн дураараа хийнэ гэдэг бол маш их том айгүй гоё зүйл санагдаж байгаа. Дээрээс нь би анх ирэхээс өмнө нэлийн зүйлд санаа зовдөг байсан. Очиод ажиллахад хэр байх болоо, тийм ээ? Хамт ажиллах багш нар маань юу н ямар хөө хүмүүс байдаг болоо, сургуулийн орчин хэр болоо, сурагчдын төвшин ямар хөө байдаг болоо, тий? Гэх мэтрэх санаа зовдөг байсан. Ирээд одоо ингээд харахаар хэрэггүй зүйл санаа зовж ижээ. Ягаад тэгэхээр зэрэг энэ хамт ажиллаж байгаа багш нар маань айл хизээний ах дүүс шиг, найз нөхөд шиг унган багын хар багаасаа бие биенээ мэддэг хүмүүс шиг ийм сайхан. Тэгээ жишээлбэл уцаар ярихад ингээд үлзэхүү чиний хоолой жоохон сүйдсэн байгаа юм байна. Халуун цай уугаараа гэж цай чанаад бүр халуунаар нь бариад хүрээд ирэх жишээний. Ирээд одоо гоо чи Монгол хоолой санаж байгаа юу гэд Монгол хоол хийгээд гэрт аваад ирэхтэй ний те айгүй гоё сайхан сэтгэл санаа айгүй гоё өөдрөг байгаа. За дээрэс нь сурагчд маань маш их мундаг. Яг ингээд нэг гэрэл ах дүүс шиг бие биенийг халамж тавьдаг. Жишээлбэл ингээд багаар алж чадвар маш өндөртэй байдаг. Мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийх, мэдээллийг те бусдад хэрхэн дамжуулах тал дээр маш мундаг төлөвлөсөн хүмүүс байдаг. Тэгэхээр сурагчид, багш, ажилчдаа маш их сэтгэл өөдрөг байгаа. Тэгээд Солонгос улсын боловсролын систем, Монгол улсын боловсролын систем гэрийн айлуулах давуу талуудыг ашиглаж харьцуулаад сурагчтай айлуулах өгөөжтэй, өр бүтээлтэй хичээл заахыг эрмэлзэж өөрсдийнхөө эрвэх тэрвэхээрээ гэсэн хичээж ажиллаж байгаа нэг таалагдж байгаа. Тэгээд сурах зүйл маш ихтэй ард түмэн юм аа. Сургуулийн үүсгэн байгуулагч, сургуулийн захирал удирдлагуудаас үнэхээр их талархаж байна. Учир нь юундаа хэр зэрэг ийм сайхан орчинд, ийм сайхан хөгжсөн нөхцөлд ажиллаж амьдрах боломжийг олгосонд их талархаж байна. Солонгос дахь Монгол сургуулийн багш, ажилчид, сурагчид та бүхэндээ сайхан бүхний дээдийг хүсье. Бүгдээрээ аз жаргалтай, эрүүл саруул, зоригтой, үр бүтээлтэй сайхан ирээдүг бүтээхийн төлөө хичээцгээе. Баярлалаа.